Улсын хурлын ээлжид чуулганы үргэлжлэх хугацааг 75 хоног болгох. Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийг нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах. Үндсэн хууль бусдад хуульд заасан эсвэл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалт явуулж болохоор зааж. За үүгээрээ 2000 оны өөрчлөлтийн нэгийг уг ихээр нь сэргэж, нэгийг нь засан сайжруулж байгаа юм байна. За түүнчлэн улсын хурлын гишүүн өөр ажил, албан тушаал хавсран ажиллахыг хязгаарлаж өгчээ. Улсын хурлын ээлжид чуулган хагас жил тутамд нэг удаа 50-аас доошгүй ажлын өдөр чуулна гэж бол 2000 онд орсон өөрчлөлт. Бид нар энийг буцаагаад энэ өөрчлөлтийг бүтэн сэргээж байгаа. Нэгэснээ улсын хурлын ээлжид чуулган хагас жил тутам нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна гэж эргэж сэргээж байгаа. Энэ бол 92 оноос 2000 он хүртэл ийм байсан. Парламентын үйл ажиллагааны үндсэн нөгөө нэг дасралтгүй байх, банкны ажиллагаатай байх гэсэн тэр үндсэн алтан зарчмаа одоо хэрэгжүүлэх гээд олон талаас аваад үзэх юм бол энэ 75 хоногийн сэргээхэн зүйтэй гэж үзсэн гэдэг бас хэлээ.